Би чам дандаа хэлдэг үстэй. Би над руу дай. Би чам хэлээ үстэй. Чиний боож чи өөрөө хэлээ. Арай чи дандаа хэлдэг үстэй. Хичээгээд ч үр дүн бараг алга байна. Адаж юу. Би түргэн хоолноос үнэхээр залхаж байна. Хоол идмээр байна. Энэ ертөнцийн энерги Equestraгийн энергиэс өөр. Бид эндээс маш их хүчийг олж авна. Анхнаасаа ийм аимшигтай газар руу төлөвлөөгүй байсан ч болоосай. Нэрээ юу? Би лав энд байх дуртай. Үнэн гэж үү? Харин ч яста хамгийн муухай газар шүү дээ. Чи өөрөө л муухай санаатай. Тийм үү? Тэгвэл би чамайг Би нэг л юм хэлье. Та хоёртой хамт энэ ертөнцид гацсан нь улам бүр твжишгүй болгож байна. Сайн мэдэрсэн үү? Юу гэдгийг мэдэж байна уу? мэдхгүй. Энэ бол Equestraгийн эцшид. Энэ ертөнцид Equestraгийн эзшид байхгүй. Одоо байгаа Equestraгийн эцшидийг ашиглаад энэ өрөвдөлтөд бяцхан ертөнцийн хүмүүсийг өөрсөддөө дуртай болгоно. Hasbro Studios төлөвлөж байна. Миний бяцхан одоо мөр Equestraгийн охид Солонгон чулуу. Одоо чи хичээлтэй юу? Чичил юу хийсэн бэ? Нэрээ зөө. Их хичээл тараад угаасаа Сайн. Сайн дэлгэрээ. Үгүй, намаа өнгөрөх ямар Би туслах уу? Баярлалаа. Зүгээрээ. Оо. За. Сансан чимэр. Энд байна. Сургууль даяараа ирнэ гэж ястаа мэдсэнгүй шүү. Би хэлж болно үсттэй. Нүд унгам сурчлага болсон байна. Бас бэлэн шиг үнэртэй. Тийм гэж юу? Зурмгийн орон чихрийн өрмөг хэргэлсэн. Fluttershy нэг юм наалтчихсан байна л да. Одоо болсон уу? Яг ч болоогүй. Өдрийн мэнд сурагчдаа манай Кантерлот ахлах сургуулийн хамгийн анхны хөгжмийн үзүүлбэрт ийм олон сурагч оролцох гэж байгааг хараад миний сэтгэл үнэхээр их баяртай байна.
Кантерлот ахлах сургуулийн хичээлийн дараах хөтөлбөрийн санхүүжилтийг олох маш сайхан боломж гарч байна. Тиймээс зурагт хуудас тэмдэгнүүдээ хийгээд байгаарай. Кантерлот ахлах сургуулийн намрын ёслолын дараа орох хамгийн сэтгэл хөдлөсөн үйл ажиллагаа болно гэдэгт итгэлтэй байна. Ахичэл тийхгүй юм шүү яста. Намрын ёслол дээр чийж үнэхээр муухай байсан л та. Бог чөтгөр. Би уур хилэнтэй эмэгтэй чөтгөр болсон. Бас хүүхдүүдийг өсвөр насны зомби олгоод аримтай болох гэж байсан. Найз минь бид байна штэ. Өнгөрсөн амьдралыг чинь би дуучилсан. Алдагч нь. Үннийг хэлэхэд тэр үйл явдлаас хойш манай Кантерлот ахлах сургуулийн сурагчид улам нэг их сэтгэлтэй болсон шүү дээ. 1 2 3 Хаяа гардаг удаад хөсрий бид хинийн дам тусаа хамтдаа цошины хэлтийг тавьж тэр дүүн зүгтийн үсээ энэ тахны хасаг яахан бүрчим хэтрэгтэй Тимээ улванг катан ут хамтдаа бид бүгд өөршөн дандаа бүх юм сайхан эцэндаа Өмнө зарим юмыг өөрөөр хардаг байсан. Тэр чи биднийг холдуулж ганцаардах сэтгэл дөрүүдэй байж. Одоо энэ танк марадахад олон нөхөдтэй болсон. Тимээ улванг катан ут хамтдаа бид бүгд өөршөн дандаа бүх юм сайхан эцэндаа Биднийг дуудуулахад ич чидэм болдог гэхээр итгэмээргүй шүү. Мартснаас би явж шин чимэглэл хайгаатахыг одоо морины урд сүүлэнд гой харагдах зүйл олъё. Нэр одоо морины өхөрд мөрчигтэй болсон үедээ хавчдаг эмэг зүүдг юм билүү? Яагаад эд шид үйлчлээд байдаг юм болоо? Twilight гүнж тэтмээ Equestria руу аваад явчихсан шүү дээ. Тэгэхээр бүх ичидийг аваад явчихсан гэсэн үг биш гэж үү? Яагаад гэдэг нь хэд хамаатай? Миний хамтлагийг жинхэнэ даг болгодог. Өө, чиний хамтлагаа? Тийм ээ. Хамтлагаараа хөгжмийн үзүүлбэрт оролцох санааг би анх гаргав үсттэй. Тэгээд ч би гоцлол дуучин гитарчин. Гадаа сонсогдож байна. Та нарыг сайн дууллаа шүү. Яг уу бэлджилэн. Рэрити 2 дугаар бадлыг жаахан суул дуулаад байгаа. Эдвэлжиг баргал гоцлол дээр жаахан ажиллах хэрэгтэй байгаа л да. Энэ хоёр хөгжмийн үзүүлбэр үеэр сайжирчихнаа. Нөгөө бидний өөр хотод байгаа найзууд ирэх болов яах вэ? Хандвын тусгаар арга хэмжээ болохоор л асуусан. Уучлаарай Flash. Twilight мөддөө Кантерлот ахлах сургууль руу ирэхгүй ахаа да. Тийм үү. За. Зүгээр асууя гэж бодсон. Үргэлжлүүлээд үзүүлээд өгдөө. Нэг хүн ухаангүй дурлцсан яваа юм а да. Уучлаарай. Flash та хоёр үерхдэг байсныг би бүр мартчихж. Зүгээрээ. Флаш их гайхалтай залуу л да. Үннийг хэлэхэд надад таалагддаг байсан. Би алдартай болохын тулд л флашийг ашигласан. Гоочны би үнэхээр аимшигтай байсан. Тийм шүү. Тийм ээ. Тийм шүү. Хамгийн гол нь чи өөрийгөө өөрчилж чадсан шүү дээ. Баярлалаа Applejack. Дан чи сургуулийн бусад хүүхдүүд тэгж бодохгүй байгаа л да. Сансаа чимэр үүдний төв танхим дээр нөө. Би явлаа. Шинэ сурагчдад сургуулийг сайн дураараа танилцуулахар болсон. Хуучны миний тухай сонсохоос өмнө хурдхан шиг шинэ өөрийгөө танилцуулъя гэж бодсон юм. Цааны цаг эхлэхээс өмнө хэдхэн минут байна? Бүгдээрээ би мундаг болмоор байна дууг дуулах юм уу? Rainbow Dash бүгдээрээ миний бичсэн дууг дуулж болох болов? Дуулах нь дуулнаа. За. Сайн уу? Сургуультай танилцах гэж байгаа охид та нар мөн үү? Мөн байна. Кантерлот ахлах сургууль бол гайхалтай сургууль. Та нарт таалагдана. Тийм ээ. Энэ газар надад нэг л тийм
ич хэдийн санагдаад байгаа. Энэ шинжлэх ухааны лаборатори, компьютерийн лаборатори тэнд байна. Нэрээ энэ 7 хоногт хөгжмийн үзүүлбэр болно. Сургууль даяараа энэ үйл ажиллагааг дэмжиж байгаа. Хөгжмийн үзүүлбэр гинэ. Та нар шинээр ирсэн болохоор хэрв сонирхож байвал Селеста гүнж бүртгүүлэхийг зөвшөөрөх байх. Бид хаяаны дуулдаг зарим нэгэн хүмүүсийг мэдэн л дээ. Хөөй! Бид банк дуулдаг үсттэй. Тэгэж үжил хүмүүсээр юу хүснээ хийлэгдэх штэ. Би юу гэсэн? Юу гэж хэлэх гэсэн бэ гэхээр хөгжмийн үзүүлбэрт орох юм бол бусад сурагчдтай танилцах сайхан боломж гарах юм байна. Тийм ээ. Ингэж хэлэх гэж байсан. Би юм утгаар хэлсэн. Ийм утгаар хэлээгүй байсан бол хачи юм болох байлаа. Чи өөрөө хачин. Энэ хоёрыг өршөөгөөрөө тэнэг амьтад. Гой зөвлөнөд байна. Хаанаас Уучлаарай. Энэ зүйлд бидний хувьд их утга учиртай. Бид зүйлтэй хайж гэж муухай олгочихгүй гэж айдаг. За тэгээд сургуулийн аялалд ажгүй юу? мэдхгүй юм да. Тэр охид нэг л тийм сонирн байдалтай байгаад байсан. Сонин гэж юм уу? Бүр ийм юм уу? Эсвэл Магадгүй сансайд өөрөө хэлсэн дээр баха. хэлэх гэхээр би яг юу гэж хэлэхээ мэдэхгүй байна. Тэд миний дэргэд нэг л сонирн байгаад байсан. Тэд нартай өөр хүн ярилцсан болов? Миний яасныг хэлчихсэн байх. Сайхан сэтгэл төрүүлнэ гэдэг өнгөрлөө. Аха. Оо, тэрнээс болоогүй ч байж магадгүй. За ирлээ шүү агтаа. Бидний хүлээж байсан мөч. Өдрийн хоолой? Эквестрагийн жинхэнэ читийг буцааж авах боломж. Тийм л дээ. Бидний дуу хоолой хүчтэй байвал тэднийг хүссэн зүйлийнхээ төлөө тэмцэх зоригтой болгоно. Тэгээд яах юм? Дандаа хийдэг зүйлээс хийх юм уу? Асуудал үүсгээд дараа нь зургийн нэрийг тараана. Төлөвлөгөөч болдоо адажио. Өмнөх удаагийнх шиг яагаад ч байхгүй. Энд Эквестрагийн эцшид байгаа. Тэдний сөрөгийн нэрэг бидэнд энэ хорвоог бүхлээр нь захирахад хэрэгтэй хүч чадлыг өгөх болно. Дараа нь өдрийн хоолой идэнэ. Тийм ээ? Өнөөдөр таконы мегмар гараг. Зүгээр л намайг даг. Эсвэл намайг. Намайг гэж байна. Нэгдэх хүсэлтэй гэсэн үү? Танхим баригдаар гомор байна гэсэн үү? Тэр аргыг чинь бид нар сайтар мэднэ. Тоглоомын дүрмийг мөрөөчлөгнө. Бүч татар гэрэлтэй нэгэн байгаа. Бүгд адил юм шиг дүрсгэж яах юм бэ? Энэ чиний гашиг дүрлэх боломж. Эс тэмцэх чи эсвэл ялагч юу? Би бас чи бас би. Хинэн илүү гэдгээ үзхүү. Энд байсан энэ дэлхийд адилхан байхад үзгүй. Хэтрүүлэхгүйгээр өсөлтөд яагаад болохгүй гэж айн. Шалгаруултан тэнцэхгүй гэж чи айгаа юу? Чи болоод үнийг мэдхүү. Чимэг болж ороод гэрэлтнэ. Хинэж хомдох нь хамаагүй. Хамгийн гол нь шилдэг гэдгээ бодоод. Ясмар байгаа ба. Зөвхөн хамсгийн дүүрэн.
хичээлвэ? Би үнэхээр ялмаар байна. Би хийж явна. Би Бас би хинэний юуэ гэгээ үзгүй хинч байсан энэ дэлхийд адилхан байхалгүй хэтрүүлэхгүйгээр үсэлтүүд яагаад болохгүй гэж тань шаргуултан тэнцэхгүй гэж чи айгаа юу тоодан ятмаар байгаа ба зүгтон тоодан амтлуудын тоодан зүгтон тоодан бүгдээрээ өрсөлдөе зүгтон тоодан 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 амтлуудын тоодан Сонин гэж ийм юм байна. Тэр гурав гарцаагүй харанхуй иж хэдийг эзэмшдэг байж таарна. Тийм биш бол саяын явдлыг өөрөөр яаж тайлбарлах юм? Санаа зовлтгүй найзуудаа. Сүлектиа захирал ийм юм болсон гэж хэлье. Тэр гурвыг дорн хөгөөд явуулах байлгүй дээ. Тэгээд ер нь манай ахлах сургуулийг эрх мэдэл улаарсан галзуучуудад удирдах дутаад байж гэнэ. Битгий гомдорой. Гомдоогүй. Харанхуйн ид шидэ этикэд үнэхээр бэрх байна. Тэр гурав түрүүн миний өрөөнд орж ирсэн. Их бахадмаар охид байна лээ. Сансаа чимэр муу зүйл хийх хүн гарч ирээсэ гэж хүссэн байх л да. Намрын ёслолын явдлыг хүмүүст мартуулахын тулд. Та ингэж бодох нь аргагүй л дээ. Юурдөө тийм юм биш ээ. Бид ч гэсэн цааны газарт болсон юмыг бүгдийг харсан. Тийм ээ. Ингээд танаа хамтлаг хөгжмийн үзүүлбэрт оролцох ёстой биш үү? Тийм ээ. Танаа хамтлаг биш Дайслингс анхаарлын төвд орчих нь гэж санаа зовоод байгаа юм биш үү? Дайслингс гинэ? Тийм ээ, тэдний хамтлагийн нэр. Тэгээд л түрүүн миний өрөөнд ирсэн юм. Хөгжмийн үзүүлбэрт бүртгүүлэх гэж. Бүр дэд захирал Луна бид хоёрт дуулж өгсөн гэж. Тэгсэн юм уу? Тийм ээ. Тэгээд ч үзүүлбэрийг хамтлагуудын тулаан болгож өөрчилөх нь сайхан санаа гэж бодож байна. Селестия захирал, дэд захирал Луна хоёр ч гэсэн тэдний нөлөөнд орчих ч гэжтэй. Бүх хүмүүс нөлөөлсөн. Бүх хүмүүс биш ээ. Пинки Пайн зөв үү? Тэднийг дуулахад бид нар ч гэсэн байсан шүү дээ. Тэгтээ нөлөөлөөгүй. Яг л ямар нэг юм хамгаалсан юм шиг. Тэгвэл тэднийг буулгаж авъя. Ямар анх удаа харанхуй шидтэй орооцолдож байгаа биш. Дандаа болгож тавьдаг юм чи. Үгүй юм байна. Гомдоогүй. Ахаад. Гэхдээ тэр үед Twilight энд байсан. Бидний дотор ид шид шиг юм байдаг байх л да. Даанч зөвхөн хөгжим тоглохоор л гарч ирдэг. Ид шидээрээ яаж тэднийг болгож тавихаа мэдэхгүй л байна шүү. Twilight-д хэл хургуулж болтогч болоос. Дэд Дайслингсийн найзуудад мань хийсэн шившлгийг яаж хариулахыг хэлж өгөх юм билүү? Энэ даанч бүтэхгүй л дээ. Хаалга хаагдчихсан. Тэгээд ч Twilight-ийн ирсэн газарт гар удас байдгүй юм шиг санагдаад байна. Twilight гүнжтэй яаж холбогдохыг би мэдэх шиг боллоо. Намайг Эквестрада Селеста гүнжийн шав байхад надад энийг өгсөн. Хичээл номоо хайсан ч гэсэн энийг хадгалж байсан. Сэтгэлийнхэн гүнд би том алдаа хийж байснаа мэдэж байсан юм шиг байна. Тэгээд Селеста гүнжтэй холбогдохыг хүссэн байх. Одоо ч бүтэж магадгүй. Эн чин ном найзаа. Одоо ч бүтэж магадгүй гэж юу гэсэн үг вэ? Хэрвээ би энэн дээр юм бичвэл Селеста гүнжийн номын санд байгаа номны хуудсан дээр гарч ирдэг байсан. Селеста гүнжид зурус явуулвал гүнж Twilight-д дамжуулж хэлэх байх. Тэгэд юугаа хүлээсэн юм бэ? Бижилдэ. Энэ үгсийг бичихгүй их уджээ. Хүндэт Селеста гүнж.
Өршөөгөрөө гүнжээ. Селеста гүнжээ явуулсан номнуудыг хаан тавих вэ? Номын санд. Зүүн талын 3 дахь хаалга. Энэ гэрэлтэд чичрээд байгаа номыг ч юу? Юу гэж байна Twilight? Юу гэхээр Кантерлот ахлах сургуулийн найзууд маань Селеста гүнжид зургуус явуулсан юм шиг байна. Яаж явуулж чадсан болоо? Яста бүү мэдрэхтэй миний тусламж хэрэгтэй юм шиг байна. Сансаа шимрийн дүрсэлснээр бол шинэ охид сайрнуудаас дутгааргүй өөдгүй бололтой. За үгүй дээ тэр чинь биш шүү. Үнэндээ би сайрнууд гэж мэдэхгүй л дээ. Сайрнууд гэж үзэгсэлнтэй 3 амьтан л да. Даанч хөгжмийн хүчээр одоо мордос шившлэг хийдэг аюултай. Тэр хүчээ хадгаж үлдэхийн тулд сөрөг энергиэр хооллож бусдад үйл итгэдэг. Сөрөг энерги хуримтлуулах тусам тэдний дуу хоолой хүчтэй болж харанхуйн ээж хідэ улам хол тараадаг гэсэн үг л дээ. Энэ түүх надад тийм ч их таалагдахгүй л байна. Хэрэг тэдний хүснээр болсон бол тэд хуваагдаж яваад Equestrag булан эзлэх гэж байсан. Харин сахалт Starswirl тасн зогсоож чадсан. Цуу яриагаар бол сахалт Starswirl тэднийг өөр ертөнц рүү цөлөх арга олсон. Тэнд байвал харанхуй ээж хідэ алдна гэж итгэсэн. Тэр нь Кантерлот сургууль байдаг манай найзуудын ертөнц юм шиг байна. Starswirl олон зууны өмнө тийш нь явуулсан байх. Яагаад одоо л гарч ирж байгаа юм бол? Мэдхгүй. Миний совин зөв бол Кантерлот ахлах сургуульд сайрнууд очсон бол тэдний хийсэн энэ шившлэг дөнгөж эхлэх гэсэн үг. Би найзуудтай хэрэгтэй байна. Буцаад очихгүй бол болохгүй. Итгэлийн чинь хөөсийг хагалмааргүй л Twilight. Гэхдээ тэдний ертөнц Equestria 2 тасарсан холбоо хэдэн зуун жилийн дараа ч сэрэхгүй штэ. За яах вэ? Нэгт хөөс байсан бол яагаад надад хэлээгүй байдаг вэ лээ? Хоёрт холбоо нь сэрэхгүйгээр тасарсан бол Санса Чимэр яаж Twilight-д зургуус явуулж чадсан байх вэ лээ? Пинки, чи суутай юм аа? Тийм ээ, дандаа л ингэж хэлдэг. За, хөөсний тухайд. Хоёр зэгийн хоорондох цай орон зайн 3 хэмжээсийн дагуу зэгүүдийн хоорондох цайны нийлбэрийн квадрат язгуураар тодорхойлно. Юу гэсэн бэ? Twilight, эндээс ээж шидийг аваад энд хийн гэж байна. Тэгэх юм бол хаалгыг дуртай цагтаа онгойлгоно. Эндээс тийшээ очиж чадна. Тэндээс тийшээ, эндээс тийшээ, тэндээс тийшээ, эндээс тийшээ. Хэлэх санааг нь ойлгочихлоо. Одоо бүгдээрээ үнэхээр бүтгэн үү үзье. Twilight, энэ удаа бид нэр хамт явж болох болов уу? Яваагүй нэрэ та нар гинтхэн 2 болоод үржчихвэл Кантерлот ахлах сургуулийнхны толгойн эргэчихвэ штэ. Тийм ээ. Тэгэн Харин би явж орно тийм ээ? Кантерлот ахлах сургуульд бас нэг би байхгүй. Тэгээ ч үнж туслахын чи хэрэг гарах чинь билүү? Тийм ээ. Бид хоёр удахгүй. болгоомжтой яваарай. Бие батараа. Бэлнүү Спайк? Бэлнүү. Одоо ч ирэхээс өнгөрсөн юм шиг. Би буцаад ирлээ.
Надад шинэ охитой холбоотой муу мэдээ байна найзуудаа. Ийм хямралтай цаг үед ирдэг чинь үнэхээр харамсалтай байна. Уг нь ярих юм зөндөө байсан юмсан. Жишээ нь цэнхэр үстэй гитарчин залуу чамайг асуугаад явсан да. Флаш Сентри намайг асуусан гэж юу? Сайхан юм аа тийм ээ? Чи бидэнд өөрийнхөө ертөнцийн хов живнээс жаахан ярихгүй мө? Одоо албан ёсны хэрэгэнтэй болсон. Анхаараарай, нөхөрлийн гүнж. Хөөх, ямар сэтгэл хөдлөм юм бэ? Чи үнэхээр л Селеста гүнжийн хайртай шавн байж. Бүр өөрийн гэсэн шилтгэнтэй болсон. Шилтгэн? Чи бүр шилтгэнтэй юм уу? Гоё юм аа. Энүүгээр сони юу вэ? Энэ сургууль Эквестрагийн аюултай шидэт амьтдын бай болсон гэдгээс өөр юу вэ? Тийм ээ. Чамайг явснаас хойш тэрнээс зур хачиргалтай юм болсон шүү. Янзтай байгаа биз? Дуудуулахаар бид нар бүгдээрээ ингэдэг. Би тэтмээ Эквестра руу буцааж яваадсан ч зарим ичид нь Кантерлод ахлах сургууль үлдсэн юм шиг байна. Одоо ахаад хамттай байгаа болохоор саярнуудад энэ ичидийг хэрэглэж болно. Санцаа шимлэг айдас хөрмөр далгаштай мангас болоход бүгдээрээ яг адилхан ичидийг хэрэглэсэн шүү дээ. Битгий гомдороо да. Би гомдохгүй. Дасчихсан. Тэд ч одоо бот нэргүүлнэ дээ. Twilight буцаад ирсэн болохоор бүгдээрээ юунд ч санаа зовлтгүй. Би санаа зовох юм олж чадна гэдэгтээ итгэлтэй байна. Гэхдээ сайринууд биш ээ. Хурдхан дуусгах тусмаа сайн. Дайслингс хаан угааг мэдгүй үз та нар? Өнөөдөр хөгжмийн үзүүлбэрт бүртгүүлсэн хамтлагуудын үдшилэг болно. Дайслингс оролцох болно. Хэдүүлээ үдшилэгт орноо. Бидний хамтлагаас манай хамтлаг хамаагүй байлаа. Өчт юм шүү. Би ахаад шүүс аваад ирээ. Twilight уу? Мөргөлдчихлөө. Дандаа л мөргөлдөх юм аа. Энд юу хийж байгаа юм? Том тэмцээнд орох гэж ирсэн юм уу? Тийм гэхүү дээ. Даанч жинхэнэ өрсөлдөөн гарахгүй л дээ. Манай хамтлаг шиг хүсэл тэмүүлэлтэй хамтлаг байхгүй. Ганц хорон хүлээж байгаарай заа юу. Юу? Гэж юу вэ? Манайх яг чи одоо юу гэдэг юм бэ? Цогц гэж. Энэ бүгд. Болохгүй юу? Яна хүүхдүүд цайгаа бариад байна. Яг л юу юугүй газар дороос янз бүр юм гараад ирэх юм шиг царайлчхаж. Жимсний шүүснээс болж би хитрхийг шүүснаа мэдсэн юм аа. Жимсний шүүснээс болоогүй, биднээс болсон. Гэхдээ жимсний шүүсэн ч гэсэн хэрэг алга. Чи гоё хамттай шүүсний талаар юугаа мэддгийг? Чамаас илүү мэдэн шүү. Мэдэхгүй. Мэднэ гэж байна. Энэ бол ердөө гарааны үдшилэг. Хамтлагуудын тулаан эхлэхээр сурагчдын сэтгэл ямар их хөдлөн гэж. Хамтлагуудын тулаан болохгүй. Бид яагаад ч тийм юм болгохгүй. За, аль өрхтөө хамтдаа хийцгээе. Нөхөрлөл бол ичид. Хөөе, өмнө нь ингэхэд солонго татаж гэрэл асаагүй юу? Харин ойлгосонгүй. Бүгдээрээ хамт байна штэ. Яагаад энэ болохгүй байна? Чи нэрээ яг одоо нөгөө нөхрөлийн ичидээ хийх гээд байгаа хэрэг үү? Хичээж л байна Спайк. Сургуулаа хамт сайрнуудын эсрэг зогсох юм бол ичид гарч ирээд тэднийг ялна гэж бодсон. Өмнө нь тэгжээсэн штэ. Нёгийгээ үзье гэж бодож байгаа юм биз дээ. Эдний хамтлаг үнэхээр ялахаар шийдчихэж л дээ. Жаахан онгороо юм аа, тийм ээ. Тулаан болохгүй юм гинэ.
Өөрсдийгөө бүр баттай ялна гэд бодчихсон юм шиг байна. Агуу бөгөөд хүчирхэг Трикси оролцож байгаа цагт үгүй шүү. Тэр хамаагүй Трикси. Бид Кантерлот ахлахын шилдэг хамтлаг. Үгүй. Манай хамтлаг төрүүлнэ. Хамаа бид юу байгаа юм бэ? Бид хайж байсан зүйлээ олчих шиг боллоо. Эсвэл тэр биднийг олсон ч юм уу? Eat shit. Харахгүй байна уу? Сурагчид бидний шившлэгэнд орсон. Харин энэ охид бол үгүй. Эднэр онцгой. Юурээс ойлгохгүй юм аа. Би уг нь ид шид хэрэглэж тэдний хийсэн шившилгээг хариулах ёстой байсан шүү дээ. Өмнө нь тэгсэн шүү дээ. Намайг яалахын тулд чи миний зүүж байсан титэмний ид шидийг авсан. Сайрнуудын ид шид дуу хөгжмөс нь гардаг. Тэгэхээр тэднийг ялахад адилхан төрлийн ид шид хэрэгтэй байх л да. Эсвэл үгүй ч юм уу? Үгүй. Чи зөв санаа хийх шиг боллоо. Нэрээ юу? Та нар чинь хөгжим тоглохороо хувирдаг, тийм ээ? Тийм ээ. Чих сүүлгээд бүх юм. Тэгвэл хөгжмөр хариу шившлэг хийж хөгжмийн ичидээр сайрнуудыг ялах ёстой байх. Бид дуу тоолж юу? Аа. Сайрнуудын шившлэгэнд авсан сурагчдыг чөлөөлөхийн тулд тэдэнд дуу хөгжим сонсгох хэрэгтэй. Хамтлагийн өрсөлдөөн. Дараа дуулахдаа бид нар бүгдээрээ нэг газарт нэг цагт хамт байх ёстой. Тэд Рейнбум самтлагыг ялах хэрэгтэй болж тээ. Би чамд итгэж байна, Twilight. Чи Рейнбумсын цоо шинхэн гишүүн боллоо. Тэгээд ямар хөгжим тоглох вэ? Цохор хөгжим? Бүрээ? Тэниймэ? Үнэхээр ээж шидий. Би энэ хөгжмүүдийг тоглож сурья гэвэл жаахан хугацаа орох байхаа. Зүгээр л дуулчихъя. Гоцлол дууч юм болох гэж үү? Би дандаа гоцолдог л доо. Юуны тулд миний хамтлаг үлээ? Энд чинь бидний хамтлаг шүү. Мэдээж гоцолж дуулалгүй яах вэ? Twilight бол энэ бүх аюулыг зогсоох шидэт аргыг мэдэж байгаа цорын ганц хүн шүү. За яах вэ? Болж гин. Харин би Энэ боломжийг ашиглаад гоцлол гитарчны мундаг ур чадвараа харуулад авъя. төр зуур шүү дээ. Бид хамтлагуудын тулаанд төрүүлэх албагүй. Зөвхөн тэмцээний эхний үед дуугаа дуулахтал болно. Одоо тэгвэл хөгжмийн хариу шившлэгээ сурч авъя. Тэр л хэцүү байна. Би мэдэхгүй байна. Гэхдээ нэгийг бол бичиж чаднаа. Мэдээж. Twilight шившлэгийг харин ч нэг сайн бичдэг. Үүндээ тэгжил Equestriaгийн гүнж болсон юм байхгүй юу? Ер нь бол шившлэг хийхэд тусалсан. Тэгээд санаан зоргоор хийчих амархан зүйл биш, Spike. Тийм ээ, хамаагүй. Би чаднаа. Явцгаая. Хайж гэж байгаа юм. Сүүл дэшээ ирэхэд Spike бит хоёр номын санд хонсон. Чи галзуураагүй. Одоо бид сайн найзууд. Манайд очиж хамцгаая. Бэтлин мэдээлэл. Бүх юм хэвэн. Хөөе, би яг хожих гэж байхад чинь Үгүй л ах та. Twilight шившлэг бичих чинь юу болж юм? Юу, дажгүй гайхалтай. Надад дэвтрээ хэрэглүүлж байгаад баярлалаа, Fluttershy. Rainbow өмсөөрүүлж бичсэн дуунууд чи их гоё юм аа. Баярлалаа. Хизээ нэг өдөр дуулах боломж гарах байхаа. Ой! Twilight, би найзуудынхаа өмнөөс хэлэхэд хэрвээ чи буцаж ирж туслааг бол бид яах учраач олохгүй байх байлаа. Тэцээ ирлээ. Тэцээ ирдгээргүй байгаа юм.
Яадаг үлээ? Яста бүтэхгүй нь. Хөөе Twilight. Унтахгүй яасан? Хариу шившлэгэл бодож суун. Ердөө ганц л боломж байгаа. Алдаа мадаггүй байх ёстой. Чи ирсэн болохоор би дацтай шүү. Бүгд л надад тэгж хэлэх юм. Хинд ийм их сүн крем хэрэг болдог байна. Асуудал гарахаар л хүмүүс чамаас тусламж гуйдаг болохоор сайхан байдаг багт. Чамайг хэргийн эзэн гэж хардаггүй болохоор хүмүүс надад найддаг ч гэсэн би үргэж асуудлыг шийдэж өгнө гэж байхгүй. Тэгсэн ч гэсэн найдахаа болохгүй шүү дээ. Тэр тусмаа хэцүү байна. Яагаад гэвэл миний хүсэж байгаа ганц юм бол хүмүүсийн урмыг хугалахгүй байх. Боулдер өлсөд байсан. Энэ охин Пинки баян хамаатан гэхээр би одоо хэрэг нэтгэдэггүй. Би ч гэсэн адилхан. Би явж амтыда. Шившлэгээ бичгэд чинь амжилт хүсье. Амжилт хүсэх ч хэрэггүй те. Эквестрагийн гүнжийн хувьд энэс ч хүнд хэцүү зүйлүүдийг хийгээд сурчсан байх. Sunset Shimmer. За боллоо. Энэ чухал биш ээ. Окей. Би энийг хийж чадах ёстой. Чадах ёстой. Мен сансараа надад хэлэхгүй би хэдийд хүч гэлээ бидний энэ нүгэл дүнээ хэмээ бид хандаа тэсэнч нүгэл жаснаа хэмээс надаа бидний дуг сансараа Өмнө нь 5 удаа дууснаас чинь хамаагүй дээр сонсогдож байна л да. Үгүй. Энэ хариу шившлэгний юу нь болохгүй байгаа нь тун ойлгомжтой байна. Дахилтын хэсэгт 5 минут гослол гитар тоглоё гэх гээд байгаа мó чи? Энэ үлгэр дууг нь өргөх хэрэгтэй байна штэ. Та нар ер нь юу хийж байгаа? Би хичээж байгаа. За зүгээр дээ. Зүгээр болно. Эхнээс нь дахиад нэг явъя. Эсвэл төрхөн зур завсралцгаах уу? Тэгээд миний авчирсан хувцснуудыг өмсөж үзэх үү? Ялангуяа энэ надад их таалагдж байгаа. Мэдээж жаахан орчин үеийн загвар оруулж болно л да. Бид нэр сургуулаа аврах гэж байна штэ. Хувцсанараа дараа болол доо. Хувцас хязгаарч илүүддэггүй юм. Рэрити зүгээр л хөгжилдөх гэж байна шүү. Хамтлагт байхын гол утга нь хөгжилдөх биш гэж юу дээ. Ингэж байх цаг байхгүй л дээ. Та нар 15 минутын өмнө хамтлагуудын тулаанд бүртгүүлэх ёстой байсан. Гэхдээ бэлэн болоогүй штэ. Эхний шатанд хариу шившлэг үр дүнгээ өгөхгүй бол саярнууд бидний яах санаатай байгааг мэдээ дахиж дуус боломж өгөхгүй. Тэгвэл бид нэр цаг хожиж бай. Харин чи шившлэгэн дээрээ ажилдаа. Тэгээд яаж цаг хожих юм бэ? Бүгдээрээ хамтлагуудын тулаанд жигнэсээ өрсөлдөе. Би буцаад гоцлол дуучин болъё. Манай хамтлаг сүүлийн шатанд тэмцэх ёстой шүү. Тэгээд дараа нь хариу шившлэг хийнэ. Тэр үед чи бэлэн болчих байлгүй тийм ээ? Бэлэн бололгүй яах вэ? Twilight Sparkle шийдэж чадахгүй асуудал гэж байхгүй тийм ээ Twilight? Тийм ээ. Тэгвэл явж хамтлагуудын тулааны ялагч болцгоё. Кантерлот ахлах сургуулийн хамгийн анхны хамтлагуудын тулаанд тавтаа морилцгоо. Манай сургуульд зохиогдож байгаагүй хамгийн гайхалтай арга хэмжээ гэж хэлвэл та бүхэн надтай санал нийлэх байхаа. Хөгжмийн үйл ажиллагааг ийм сайхан сэтгэл догтлом тэмцээн болгох урам хайрлсан шинээр ирсэн охидтой үнэхээр баярлж байна. Гэхдээ тэмцээн учраас ердөө цор ганц ялагчийг тодруулна. Хин нь ялах бол Нас илүү байх ёстой мэдүү. Битгий ингэж хамт уурч. Чи ингэж болохгүй мэдүү.
ядарч байна уу охтоо? Бидний жинхэнэ хүч сэргэж байна. Энтхийн хамгийн хүчтэй эчидийг мэдрэхээс өмнөх бидний хүч. Гэхдээ Рембомсч билүү юу ч билээ тэдний хамтлагийнханд шившлэг өөрчлөхгүй байна. Тэгэхээр одоо яг яаж тэдний эд шидийг авах болж байна? Рембомс бусад сурагчдтай л адилхан шившлэгэнд өртөх болно. Тэднийг зүгээр л жаахан буруу тийшин түлхээд өгөх хэрэгтэй. Энд байгаа бүх сурагчдыг жаахан түлхээд өгтөл болох юм шиг санагдаад байна. Тийм ээ. Снипс хоёр ирлээ хүмүүсээ. MC Snips би худлаа ярихгүй. Ингээ байхыг минь та нар хизээч харахгүй. Би DJ Snips хадмын дуртай. Дуртай зүйл минь таагүй хадгалт би угаас ууртай. Улбар шарангийн дуртайг нь бүгд мэднэ. Миний чөлгөд хамаагүй дээр. Юунаас ч нөгөө Улбар шараас. тийм ээ. Тийм ээ. Миний илэрхийлэмж. Одоо яах вэ? Яг одоо тайснаас бууцгай залуугийн бууй. Бэм! Эмили босси. Тийм ээ. Snips хоёр явлаа. Микрофоноо авцгаас нь дээргүй юу? Тийм ээ. Эцүүлээ төглөөдөө. Би дийлүү шүү Рембомс. Сүүлчийн шатанд тунаж үлдэхэд ядаж нэг хамтлаг бидэнд цаад болохгүй нэ. Бүгдд нь үзүүлээд өгөхөд бэлдээрэ. Байцаарай. Ренити хаана вэ? Оо, энд байна. Энд байна. Бүгдээрээ үзэгчдийн өмнө дуулан штэ. Яаж ганга хувцлахгүй байх юм бэ? За мартва. Дараагийн шатанд тэнцгээр сайн дуулаарай. Гэхдээ хэтэрхий сайн дуулвал бид ич хиттэй гэдгийг саярнууд анзаарчихна. Тэгээд тэдний эсрэг ашиглах гэж байгааг мэдчихэж магадгүй. Ойлголоо. Төрүүлэхээр дог байх ёстой. Гэхдээ хэтэрхий дог байж болохгүй. Чиг сүүл солонгууд гараад ирчихнэ. Тэгэхээр 20%-аар баг дог байгаарай. 1 2 Өдөр хоног өнгөрч хугацаа туллаа. Хорон бүрийг алдаж болохгүй. Өнөө орой дууссан ч болох үдэшлэг хий. Хөгжин тоглох ямар нэг юм олъё. Юу гэдгийг гэж мэдэхгүй байна. Юуны дөрөв зүйлийгээ мэдэж байна. Бүх найз минь нэрнэ бидний ихлэх цаг яа. Сүүлээ хөтлөг өнөө орой үгшиг хийх гэж ирлээ. Сүүлээ хөтлөг горе. Сүүлээ хөтлөг өнөө орой үгшиг хийх гэж ирлээ. Сүүлээ хөтлөг горе. Зарим нэмийг буруу ойлгосон байж болно. Зүгээр инэ. Хинч гим хэрэг гэж хэлэхгүй. Зэр гарган хийж чадныг мэдэж байна. Зүггүй бас идэх хөшмөр санаа байна. Өдөр хоног өнгөрч хугацаа туллаа. Хорон бүрийг алдаж болохгүй. Өнөө орой дуусч болох үдэшлэг хий. Хөгжин тоглох ямар нэг юм олъё. Гоцлоо. Юу гэдгийг гэж мэдэхгүй байна. Юуны дөрөв мэдэж байна. Бүх найз минь нэрнэ бидний их цаг яа. Сүүлээ хөтлөг өнөө орой үгшиг хийх гэж ирлээ. Сүүлээ хөтлөг горе. Сүүлээ хөтлөг өнөө орой үгшиг хийх гэж ирлээ. Сүүлээ хөтлөг горе. Сүүлээ хөтлөг өнөө орой үгшиг хийх гэж ирлээ. Сүүлээ хөтлөг горе. Сүүлээ хөтлөг өнөө орой үгшиг хийх гэж ирлээ. Сүүлээ хөтлөг горе. Сүүлээ хөтлөг өнөө орой үгшиг хийх гэж ирлээ. Өнгөрлөө. Бүр хүмүүс өнгөрлөө. Рэрити, чи одоо хамтлагаа хожигдуулах гээд байгаа мó да? Миний буруу биш штэ. Энэ бол хорлон сүйтгэх үйл ажиллагаа. Хинч хорлон сүтгэлээ гэсэн. Хэрвээ чи ингэж хувцлаагүй байсан болвол хорлож чадахгүй штэ. Гоё л дуулж байвал болоо. Гол нь дуу гэдгийг чи мартаад байгаа юм шиг санагдахгүй байна гэж үү? Бас юун цаасан ширхэггүй. Pinkie Pie цаас бууж ирээд байхад би яаж анхааралтай байх юм?
их анхаарал сарниулаад байсан. Өөрөө үргэж гэрэлнээс зогтдгүй юм шиг ярьж байх шүү. Бөө гэрэл. Гэхдээ л та нар ихэнх хамтлагуудаас хамаагүй дээр дуулсан. Дараагийн шатанд тэнцчих байх. Гэхдээ хариу шившлэг бэлэн болохгүй бол ямар ч нэмэргүй. Та нар саярчуудад сонсогдохооргүй газар бэлтгэлээ хий. Би энэ хавийг ажиглаж бай. Ангид бэлтгэл хийж болохгүй хаа. Хоёулаа нэрээ ингэж мөргөлддөг болмоор юм аа. Та нар юм сонсов? Үгүй. Үгүй. Би нөгөө болмоор юм аа гэж Тэр ахаад л ёстой залхмаар. яагаад ийм зан гаргаад байгаа юм? Бид чинь найзууд үсттэй. Тийм ээ. Гэтэл чи хамтлагуудын тулаанд намайг ялахын тулд л нааша буцаж ирсэн. Би ялмаар байна, Twilight. Чи надаас ялтай минь булаах гээд байна. Найзч болдоо. Тийм биш ээ. Яцхай Twilight. Бидэнд хийх юм байна. Чи наадуудаа тусаж чадна гэж бодож байна уу? Ха? Юу хийж байгаагаа ч мэдэхгүй байлгүй. Ойлаад ихэлсэн үү? Дөнгөж ихний үедээ шүү. Тайзан дээр гарах дараагийн хамтлаг бол Trixie and Illusions. Одоо буццгаая. Гуруула Триксигийн дараа дуулна. Та нар яасан ч зүгээр өнгөрөхгүй шүү. Яагаад чи зүгээр өнгөрөөгүй болохоор уу? Оо, чамайг сайн мэдэн сонсож шимэр. Энэ сургуультай нэлээд нэр хүндтэй юм байна лээ. Би өөрчлөгдсөн. Би одоо хамаагүй дээр болсон. Найзууд чинь хөвгөлдөж байхад ганцаараа хүлээгээд л байна уу? Тийм ээ. Найз гिचгээд чамайг хамтлагтаа орооч гихгүй л байгаа үсттэй. Энэний хамтлагт нь орчихвол хүмүүс дууг нь сонсохгүй гэж айгаа байлгүй. Таагүй юм аа? Гонигтай юм аа? Тайтгаруулж хэлэхэд бидний төрүүлсний дараа чамайг хинч санахгүй. Санаж яваарай огтоо хамгийн гоё дууга хүч бүрэн сэргснээ дараа дуулна. Одоо чи шившлэгэнд орсон. Хөгжмийн химнэл нүдэн сохорч хөлөө дэвсэж алгаад ташин чихин гэдгээ өөрөө мартан. Одоо чи шившлэгэнд орсон нэг юм. Чамайг хөдөлгөх хөгжим бигэн би бас яг дууж бэдэн би чихэр өндөр түсэр чадах вэ? Хоёр кардэшин өөрөө чамайг хөдөлгөх хөгжим бигэн би бас яг дууж бэдэн би чихэр өндөр түсэр чадах вэ? Хоёр кардэшин өөрөө унсначи өөрөө нэгвэ одоо чи шившлэгэнд орсон нэгэн хоолойг минь чи сайн сонс. Удахгүй чи сонсолгүй болсноо ойлгоо. Дооны минь торон дөрцөлнөө. Удахгүй танд ганцаараа дуулнаа. Чамайг хөдөлгөх хөгжим бигэн би бас яг дууж бэдэн би чихэр өндөр түсэр чадах вэ? Хоёр кардэшин өөрөө чамайг хөдөлгөх хөгжим бигэн би бас яг дууж бэдэн би чихэр өндөр түсэр чадах вэ? Хоёр кардэшин өөрөө унсначи өөрөө нэгвэ одоо чи шившлэгэнд орсон нэгэн унсначи өөрөө нэгвэ одоо чи шившлэгэнд орсон нэгэн. За яг одоо сүүлчийн шат та нар тэнцэн. Эсвэл чи хариу шившилгийг дуулахад бэлэн болоогүй л байна уу? Санаа зовлтгүй Twilight. Сүүлчийн шат орой болно. Тайз руу гарахаас өмнө ахаад жаахан бэлтгэлхий. Бид урмыг чинь хугалахгүй. Та нар миний урмыг хугалахгүй. Би нөгөө бодож байлаа л да. Нөгөө миний дууг дуулаагүй байгаа болохоор Энд чинь хагас шиг шээ. Би мундаг болмоор дуг дуулна. яах гэж асууснаа ч мэдэхгүй байна.
Нууцаар надад байгаа сэтгэл болон би сүртэй хүчтэй гайхалтай. Гайхалтай. Танай доо хизээч шилдгээр шалгарахгүй Рэм Бумс. Угаасаа биднээс давуу талтай хүч тэнцүү биш байж шилдгээр шалгарвал шудраг бас болно. Би супер чадварлаг гитар тоглодог. Бас янзын гоё хоолойтой болохоор уу? Чи битгий тэнэглээд вэ? Тэр охиныг хэлж байна. Чи нэрэл тийм мундаг юм бол Rainbow Dash эд шидтэй дуучныг авчрах шаардлага байгаагүй шүү дээ. Бүгд л тэгж ярьж байна лээдэг. Байлч үз. Би ганцаараа дуулсан ч төрүүлнэ. Бүгд мэднэ. За юу? Мөн чадах байх та. Байцаараа. Тэр байна. Дараачих нь Rainbows. Үзүүлээд үг Rainbows. Би энд дэжээ. Зүгээр та нарыг хараад л. Мундаг бодмор байна би. Мундаг бодмор байна би. Эхлээд би дууны нурга хөдөглөн давхна. Гитар аваад сүлийн үеийн дуга дуусна. Энэ чи юу чи чадахгүй мэлэрнэ. Энд гэхэд би мундаг чи яа чадахгүй. Би мундаг сэрэмжтэй байна. Надад болгоомжтой. Мундаг бодмор байна би мундаг сэрэмжтэй байна. Надад болгоомжтой. Мундаг бодмор байна би. Ийм болохоор л бид энэ өөдгөө охинд дургүй. Санаатай гэж би бүр мэдсэн юм аа. Үгүй тийм биш штэ. Сая яг яаж байгаа юм бэ? Чиний ид шид гарах гээд байсан. Би яхаа мэдэхгүй байсан. Оо, хөшгөө хаачих. Энэнийг дуугүй болгоод өг. Бидэнд нөхцөл байдлын учрыг олох боломж олго. Уучлаарай. Зүгээр л туслах гэсэн. Мөн туслах гэсэн байх та. Чи өнгөрөөгүй байсан бол ийм юм болохгүй байх байлаа. Чи угаасаа өнгөрөөл доо. Сайхан дуулаа Rainbows. Ялангуяа Sunset Shimmer атаархсан ууранда гоцлол гитар тоглож байсан Rainbow Dash үнэхээр гоё унгаасан шүү. Би атаархсандаа уурлаагүй юм шүү. Чи тэгэж байгаа бол яах вэ? Өөх, сүүлчийн шатанд аль хамтлаг тэнцгийг шийдчихсэн юм шиг байх ээ. Шийдвэр гаргахад тийм ч хэцүү байгаагүй байх л да. Одоо яах юм бэ? Ахад дуудуулах боломж гарахгүй штэ. Би сүүлчийн шатан дээр хамгийн ганган хувцас өмсөх гэж байсан юм штэ. За тийм ээ. Ёстой хэцүү юм болж тээ. Чи гангалж чадахгүй нь вэ, тийм үү? Тийм утгаар ерөөсөө хэлээгүй чи сайн мэдэж байгаа. Хавар жаг чимээг байгаас ямар хамтлаг тэнцнийг зарлах гээд байна. Хинээр тоглоод байгаа юм бэ? Бид тэнцэхгүй нь ойлгомжтой. Өнөө өрөөний сүүлчийн шатанд Dazzlings-тэй өрсөлдөх хамтлаг бол Rainbows. Юу? Сая Rainbows гэсэн үү? Ингээд дуусаагүй шүү. Та нарт баяр хөөргөе. Та нар тэнцэх хэрэгтэй. Нэрээ юу? Бид дуугаа дуусгая. Өрөөний том тоглолтын дээр уулзъя Rainbows. Үнэхээр тийсэн ядан хүлээж байгаа шүү. Бид нар шиг тийсэн ядан хүлээгээгүй юм байж. Нүднээс далтар. Яста утгагүй юм аа. Утгагүй юм. Үнэн шүү. Rainbows сүүлч
сүүлчийн шатанд тэнцэх ёсгүй байсан. Хагас шигшэд танаа хамтлаг хамаагүй сайн дуулсан шүү дээ. Бас тэднээс илүү хүссэн. Халаг гэж ийм л юм болох нь дээ. Dazzlings Rainbow-ийн эсрэг. Rainbow-с сүүлийн шатанд дуулахаа байлчих юм биш байгаа. Ямар нэг саад гарч ирээд. Шалгаж байна. 1 2 шалгаж байна. Шалгаж байна. Шалгаж байна. Юусаа ойлгох юм алга. Бид муухай дуулсан штэ. Гэтэл сүүлчийн шатанд манай хамтлагийг тэнцүүлсэн гэхээр та нарт хачин санагдахгүй байна уу? Үнэхээр хачин байна. Чи энд юу хийж байгаа нь Трикси? Уг нь хожигдсан баг тэнд хямдхан суудалд суудаг да. Агуу бөгөөд хүчирхэг Трикси бол Кантерлот ахлах сургуулийн хамгийн авьяаслаг охин. Би сүүлчийн шатанд орох эрхтэй. Намайг хасах ёсгүй байсан юм. Хизээч уулзахгүй шүү. Түлхээд өгөхөд болно гэж хэлээгүй юу? Түлхээгүй штэ. Хөшөөргийг л татсан. Буцаад унд санаатаа. Эдгээрээ өөрийнөө зарга надад байгаа. Сэтгэл болон бид сүртэй хүчтэй гахалтай. Yeah. Эдгээрээ өөрийнөө зарга надад байгаа. Сэтгэл болон бид сүртэй хүчтэй гахалтай. Yeah. Яй. Бууж өгөө Rainbow Dash. Хэдэн цаг л наадхаа мөрөглөө. Онгоохгүй дээ. Энд төгжигдээгүй ялгаагүй бах уу? Хариу шившлэг угаасаа бүтэхгүй байсан биз? Мэдээж бүтэхгүй яах юм бэ Twilight? Хамтлагийн гишүүд нь хичээж байхад нэгэнд ганцаараа өнгөрөөд байхаар ийм юм болох нь аргагүй үсттэй. Хөөе! Чи Twilight-ыг хамтлагийн шинэ ахлагч болох гээд ухаангүй байсан гэж хэлэх гээд байгаа бол хориолоод үлгөө шулуух хэлчихэж. Чамайг хэлээд өн ойлгохгүй нү Rainbow Dash? Намайг уу? Би зүгээр л миний хамтлаг хамгийн мундаг нь байгаасаа л гэж хүссэн. Манай хамтлаг гол нь яагаад болохгүй байна? Би яахаа мэдэж байх ёстой. Яагаад мэдэхгүй байгаа юм бэ? Яаж ингэж ялагдаж болох юм бэ? Хамтлаг байгуулах нь чиний гаргасан санаа мөн л дөө. Гэхдээ чиний хамтлаг биш шүү Rainbow Dash. Би бүх дуугаа бичдэг үстэй. Би доо бичдэг. Гэвч чи нэгийг ч доолдгүй. Би тэгвэл хамгийн гоё хувцснуудыг хийдэг шүү. Бас л хувцас уу аа? Ямар хувцс өмсөх нь хэн хамаатай юм бэ? Надад хамаатай Applejack хамтлагтай бүтээлч сэтгэлээр хандсныг минь үнэхээр уучлаарай. Хөөе, хөгжилдөх гэдэг үгийг санаж байгаа хүн байна уу? Би төхүүлээд өгье. Сүүлийн үед Rainbow-сын хийж байгаа үйлдэлийн эсрэг нь би та нарыг хамтлагт орооч гэж хэлдэггүй л байж. Би орё гэж хэлдэггүй байж л дээ. Би ч гэсэн. Эдгээрээ өөрийнөө зарга надад байгаа. Сэтгэл болон би сүртэй хүчтэй гахалтай. Чаддаг юм бол энийг давч. Тэнгэр минь чадах болов яах вэ? Одоо ч хэн болох вэ? Тэд нарт анхнаасаа л энэ хэрэгтэй байж та нарын доторх ич хідээр тэжээгдэд байна.
Яаж бидний ичидийг ашиглах юм бэ? Энд чинь нөхөрлийн ичид. Энэ хамтлагийг бүрдүүлснээс хойш та нар жижиг юмд хүртэл бухимдах болсон. Би атаархаж байгаа юм шиг харагдах вэ гэсэндээ юу ч хэлээгүй. Дээр нь би нөхөрлөл гэдэг юмыг сайн мэдэхгүй. Надад сурч мэдэх юм их байгаа. Анхнаасаа л ялахгүй зүйл дээр уучраа олоогүй маргалдаад байвал нөхөрлийн ичид өөр зүйл болон хувирна гэдгийг би мэдэж байсан. Энэ бүхэн яг нүдний минь өмнө болж байхад би анзаарч хараагүй гэж үү дээ. Би бүх хариултыг мэдэж байх ёстой. Гэтэл 9 цагаас л та нарын урмыг хугаллаа. Бүх хариултыг мэддэг хүн гэж байхгүй шүү дээ, Twilight. Харин хариултыг олоход найзууд чинь туслана гэдэгт итэг. Чайл хэдий олчихсан юм шиг байна. Алуу, эндээс гарцгаая. Spike! Их удсан дуучлаарай. Сая ирэмчүүдийн шившлэгт автаагүй хүнийг олж та нарт туслуулах гэж удажчлаа. Яагаад шившлэгт автаагүй юм? Чигэвч ерөөсөө аваагүй мөлий. Явцгаая найзуудаа. Бидний дотор нөхөрлийн ичид байгааг явж батлая. Батлах ганц л арга байгаа. Буцаад бүгдээрээ хамтлаг болно гэж үү? Манай хамтлаг яг одоо буцаад нэгдэнэ. Оо, хариу шившлэгний ямар хувилбарыг дуулах вүлээ? Ямар дуудуулах нь хамаагүй байхаа. Хамтдаа дуулахад л болно. Найзуудын хуваар Би нэг дуу мэднэ. Fluttershy бичсэн их гоё дуу. Бүгдээрээ дэлхийг аврах гэж байна штэ. Би л хувьдаа гангалж яваад аврыг гэж бодож байна. Rarity, ингэж хэлэхгүй нь гэж бодлоо шүү. энд зогсоод тэднээс илүү чанга яаж дуулах юм? Чамайг сүрүүлж байгаа чангад гоныг мэдэж чи унтрах чадахгүй энэ дүртэй санагтаа бүхнийг хайрлаа хүсээ бас бэдэн хайхлахгүй байж би чадахгүй чангаа бүдэх цаган бол би танарт гэртээ ирээд бидний анхаа бидний юуч зогсож чадахгүй хашгирах үзэгч надад хэрэггүй. Надад алдар нээлттэй нэгэн байх бас бишрэгч хэрэггүй. Эцэг дөө хөгжим байна. Энэ зөвхөн айхор дөө хөгжмийн нэр ачрах гэж ирсэн. Миний сэтгэл хөгжим би цаган болж өөрийгөө чөлөөж цаган болж сэтгэлээсээ зүрх сэтгэлдээ сайсон Хин мэдэрнэ бодно. Мен бомснийг жинхнээс хамтлагуудын тулаан болох гэсэн юм биз дээ. Тэгвэл тулалдъя. Дайсing окей. Бага бүх зүйлийг чинь бүгдийг авмаар байна. Таныг дуусгах цагаан бол
Шимэр, бидэнд туслаач те. Хизээч намайг чи болгож авахгүй. Хайртай зүйлийг минь буулаж авахгүй. Найзууд минь надад туслана. Нэр алдрын төлөө дуудахгүй бид. Та нар мэдэж ав, таван орхихгүй. Бидний хөгжим бол тэсрэг бомгол гэсэн үг. Тунгадгүй дэлбэрнэ, зэрэгцэг хэрэггүй. Нөхөрлийн ичид бидэн би. Хөгжмийн нэсэгэт мэн би. Энэ бүхний чинь бид савсанаа. Хамтран хизээж харанхуйгаас огтхон шахгүй бид нар. Химнэл дуугаа тултаж мэдлээ. Найзуудтайгаа хамт бүжнээ. Нөхөрлийн чиг бидэн үлнээ. Үлнээ. Бүхний нэсэгэт мэн би. Энэ бүхний чинь бид савсанаа. Хамтран хизээж харанхуйгаас огтхон шахгүй бид нар. Химнэл дуугаа тултаж мэдлээ. Найзуудтайгаа хамт бүжнээ. Нөхөрлийн чиг бидэнд үлнээ. Хүмүүс бидний хайрлан юу хүснээр бидний хайрлаж Энэ зүйлтнүүдийг тэгж их нандинаад байсан ийм учиртай байж. Энэ зүйлтгүү бол бас чиний эквестрагаас авч ирсэн ид шидгүү бол тэр гурав зүгээр л дэм харгуу ахад. Рейн бомс манд туга. Яста гайхалтай байлаа. Та нар Дайнлингсийг үгүй хийсэн байж болно. Гэхдээ та нарт агуу хүчирхэг Триксигийн гайхалтай шоуг зогсоодог тийм чадвар байхгүй шүү. Тэр байхгүй болчихлоо. Оо бацараа. Тэр байна. Трикси зүгээрээ. Юу гэж? Twilight удахгүй буцаад явах гэж байгаа. Манай хамтлагт Fluttershy хоолойг түрээд өгөх хүн хэрэгтэй л байна. Би бас гитар тоглодог. Харж ил бай. Чи энэ дуудаж болдогч болоосаа. Харин тийм ээ. Даанч эквестр руугаа очиж үүрэг хариуцлага хүлээхгүй бол болохгүй. Тэнхээ иргэдэд би хэрэгтэй. Гэхдээ одоо хэрэгтэй үедээ хаалгаар дамжаад ирж болно. Ингээд бүр хагцхгүй. Харин дараа уулзтлаа баяртай. Билнэ үү? Бэлээ. Хүндэт Twilight гүнж минь. Аль хэдийн санаад эхэллээ. Удахгүй буцаж ирнэ гэж найдаа. Canterlot ахлах сургуульд миний бүх зүйл гайгүй байгаа. Надад нөхрөлийн тухай сурах юм их байгааг би мэднэ. Хэрэгтэй үедээ чамаас зөвлөгөө асуувал дургуцгүй үстэй. Чиний найз Sunset Shimmer. Били юм уу? Үгүй юм уу? Били. Найз надад ирж нүдэнд минь нодыг тод гэрэл дүүлсэн удаатай. Би одоо ойлгож байна. Өнөх үед минь намайг түшиж чигэрдүүлдэ. Одон хонд дуртай
Содон шиг гэрэлтнэ. Би та нартайгаа хамт үлдсэн амьдралаа өнгөлөг өнгөрөх болно би. Бас хөгжмийн хэмнэлийг мэдээ би дуугаа дуулж хамтдаа тод гэрэлтнэ. Содон шиг гэрэлтнэ. Би содон шиг тод гэрэлтнэ. Ихнэсэн дуустал хамтаа байна. Яг содон шиг. Содон шиг гэрэлтнэ. Содон шиг гэрэлтнэ. Хамтаа би содон шиг тодос тодонлоо гэрэлтнэ. Асаас тусах хат нарыг хамт зогсож нарны гэрдийг мэдэрнэ. Содон шиг гэрэлтнэ. Би содон шиг тодос гэрэлтнэ. Хамтаа би содон шиг гэрэлтнэ. Тодос гэрэлтнэ. Содон шиг 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 гэрэлтнэ. Нэг л биш байна да, Spike. Сургууль дээр ямар нэгэн болохгүй юм болоод л байна да.